бүгдээрэндээ нийгмийн миний хүргэе. За өнөөх хичээлээр хэдүүлээ. Англиар хэрхэн ярьж сурах вэ гэдэг хичээлийг орох болно. За хамгийн ихэнд болохоор англи хэлээ сайжруулах хамгийн ихний алхам бол анхан шатны дүрмүүдээ сайжруулах ёстой. Анхан шатны дүрмүүдээ сайжруулаагүй нөхцөл англиар буруу яриад буруу бичээд байдаг байгаа шүү. За хэдүүлээ шилэх юм бол энэ like гэдэг үг байна. Like-ийн араас үйл үг орвол үйл үг нь ing эсвэл түүтэй бичигддэг байхгүй. Тэнгүүд зарим хүмүүс ярихдаа I like drink coffee гэж яриаддаг гэсэн. За үүнийг зөв хэллэх нь болохоор I like to drink coffee or I like drinking coffee гэж ярих хэрэгтэй гэсэн. За иймэрхүү байдлаар анхан шатны дүрмээ сайжруулах хэрэгтэй. За дараа нь болохоор мөн адил анхан шатны цагуудыгаа сайжруулмаар байна. Хизээ present simple tense-ийг ашигладаг, хизээ past simple tense-ийг ашигладаг гэх мэтчлээ. Ялгааг нь гаргаж байгаа нөхцөл тухайн гарах гэж байгаа утга санаагаа зөв цагт зөв утгаар илэрхийлэхэд хамгийн үр дүнтэй байх юм аа. За дараа нь болохоор та бүхэнд болохоор энэхүү номыг санал болгомоор байна. Энэ нь болохоор Grammar in Use гэдэг ном баггүй. Энэний цуврал номууд байдаг. Анхан шатны ном болон дунд шат эсвэл бүр advanced төвшин гэсэн 3 төвшөнд байдаг гэсэн. Интернетээ сайх юм бол free download хэрвээ татах нь болохоор free байдаг учраас ер нь бол татаад аваад өдөр тутамдаа ажиллаа явахад бол тохиромжтой байгаа шүү. За дараа нь болохоор англи яриагаа сайжруулах хамгийн бас нэг өөр арга зам нь юу вэ гэхээр ийм богино хэлбэрийн текстүүдийг уншаад түүнийгээ цээжлэх хэрэгтэй байна. Энийг ингээд уншаад цээжилснээр яаж аваа гэхлээрээ зөв ярих болон өгүүлбэрийн бүтцээ зөв тавьж ярихад айгүй тустай гэсэн үг. Зарим хүмүүс болохоор өгүүлбэрийн бүтц нь энэ тэндээ орсон ч юм уу те энэ тохиолдолд яриад байдаг. Тэрнийгээ сайжруулахын тулд иймэрхүү жижигхэн текстүүдийг цээжлээд буцаагаад өөртөө ярьж өгвөл сайн байгаа шүү. За дараагийнх нь болохоор иймэрхүү зургнуудыг бас тайлбарлаж өгнө. Өөртөө ч юм уу эсвэл найздаа тий. За жишээлх юм бол энэ оффис болохоор хүмүүс ингээд хоорондоо ажиллаж байна. Тэгээд тэрнийг нь болохоор тэр дэлгэц рүү харж ийн гэдэг ч юм уу тий. Англиар ингэж хоорондоо ярьж өгөх хэрэгтэй. Зургийг ингэж тайлбарлаад гэсэн үг. Жишээлх юм бол in this picture several people are working in office гэж юм тий. Энэ дээр болохоор энэ зурган дээр болохоор хид хідэн хүмүүс оффист ажиллаж байна гэж юм те. Энэ маягаар би биэндээ тайлбарлаж өгснөөр бас ярианыхаа чадварыг сайжруулах боломжтой. За бас нэг арга зам нь болохоор тухайн текстийг чангаар уншаад утсан дээрээ рекорд хийж үзэх хэрэгтэй гэсэн. Яг чи ямар үгэн дээр буруу дуудаад байгаа эсвэл яг ямархуу утгатай юм ярих гад байна гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүдийг мэддэж авахын тулд иймэрхүү текстүүдийг уншаад тухайн уншиж байгаа текстээ рекорд хийгээд сонсож үзэх юм бол өөрийнхөө алдааг бас таньж мэдэх боломжтой байгаа шүү. За мөн англиар ингээд чангаар унших нь айгүй үр дүнтэй байдаг. Ингээд амандаа иш юм эсвэл хараад унших нэг өөр чангаар унших нэг өөр байдаг байхгүй. Тэгэхээр чангаар айл болох уншиж ивэл сайн шүү. За дараагийнх нь болохоор танил бус сэдвүүдээрээ ярих байна. За танил бус сэдв гэдэг маань юу гэхээр бид нар ингээд өдөр тутмын яран дээрээ за юу идэг вэ? Сонь сайхан юу вэ? Хаана ажиллаж байгаа вэ гэх мэтчлэн эдгээр ярианууд дээрээ маш тийм тухтай болчоод өөр сэдвийн талаар ярих гэхээр аюу хэцүү байгаад байдаг байхгүй. Жишээлх юм бол nature тий. Nature-ийн талаар ярих гэхээр ингээд санаанд байгаад идэг яг тухайн үгийг яг яаж илэрхийлэх талаар жоохон хэцүү байгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр танил бус сэдвүүдээр ярьж эхлэмээр энэ жишээлбэл жишээлх юм бол нийгмийн ухааны хүн байлаа гэж бодоход тэр талаараа ярилдаг байлаа гэж бодъё. Гэтэл эдийн засгийн ч юм уу те баг зэргийн ойлголтын талаар ярих гэхээр үгнүүд нь байхгүй учраас нөгөө анх ярьж чаддаггүй хүн шиг харагдаад идэг гэсэн. Тэгэхээр танил бус сэдвэрээ ярих хэрэгтэй байна шүү. За дараагийнх нь болохоор хин нэгнийг жишээлбэл чиний алдааг ингэж засаж өгөх хүнийг олвол айгуу сайн. Жишээлбэл буруу яриад лагт чинь өөдөөс чинь ингэж буруу ярьж байгааг чинь засаж өгдөггүй байх нь айгуу хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр онлайн багш ч юм уу эсвэл хин нэгнийг олоод би хэрвээ буруу ярих юм бол надад засаад өгөөрэй гэд
ярианыхаа алдаатай ярьж байгаа хэсгүүдийг засаад явах хэрэгтэй гэсэн. Яг тухайн үед нь ингээд хилээд байнгут тухайн хүн яг хүлээж аваад байдаг байхгүй. Тэгэхээр алдаагаа засуулдаг хүнийг олж аваарэ гэж хэлмээрэн. За энэ болохоор мэдээж онлайн багш ээж болно, эсвэл найз, эсвэл ангийн жин хүүхэд гэх мэтчлэн байх боломжтойгаа. За тэгээ та бүхэн эдгээр аргуудаас хэрэглээ туршаад үзээрэй. Хэрвээ аль нэг нь сонирхолтой санагдах юм бол тухайн зүйлийг хөгжүүлээд илүү сайн ярьдаг болоорой гэж хүсмээрэн. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.